Орой мэд хөргөөцөгчтэй 7 хоногийн тав мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. Дараагийн мэдээ хүргэе. Увс аймаг байгуулагдсны түүх 90 жилийн өмнө Монгол Бүхийн баяр, баруун бүсийн их хурд хурдан морины уралдааны баяр наадмын үйл ажиллагаа, аймгийн удирдлагууд болон төрийн түшээ Цэдэн балын талбай цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр эхэлж энэ үеэр амжилт бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн нод медалийг гартууллаа. Аймгийн 90 жилийн өмнө баяр наадмын үйл ажиллагаа 7 дугаар сарын 20-нд Шатар, Хөл бөмбөг, Сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлсэн. 7 дугаар сарын 21-нд хөнгөн атлетикийн тэмцээн зохион байгуулагдсан бол өнөөдөр баяр наадмын хөтөлбөрийн дагуу төрийн нэр зэтгэлтэн бүгд найрамдах Монгол улсын баатар Юмжаагийн Цэдэн балын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа эх орныхаа нэрийг дуурсгаж яваа соёл урлаг, спортын зүтгэлтнүүд, хөдөлмөр зүтгэл, бүтээл тойрол ажил амжилтаараа Монголын шин түүхийг бүтээж буй багш, эмч, малчин, цагдаа, шүүгч, сувлэг зэрэг олон салбарын гавьяат үйлсийн нийцэд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар өнөөдөр төрийн дээд цол одон медаль хүртээлээ. Шагналыг улсын хурлын гишүүн Норвын Алтан гуйг цэндийн нэмд орж, хууль зүйн сайд орлогч болон аймгийн удирдлагууд гартуулна өглөө. Та бүхэнд Төрлөх аймаг байгуулагдсны түүх 90 жилийн мэндийг дэвшүүлэн нэмэлтэлж байна. 2016 оныхаа ажлаар Увс аймаг маань шилдэг аймаг болж та бүхнийг баярлуулсан. За, улсын баяр наадмын өмнө Төрлөх аймаг маань ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан тогийн одонгоор шагналсныг та бүхэн мэдж байгаа. Энэ их шагнал бол Увс аймгийн иргэд та бүхний хийж бүтээснийг төр засгаас үнэлсэн өндөр үнэлгээ гэж үзэж байна. Энэ одоо ажлыг хийж бүтээхэд хошуурчлан оролцсон олон сайхан хүмүүсийг Монгол улсын төрийн дээд өндөр шагналаар шагнуулахаар аймгийн засаг дарга аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас тодорхойлсны дагуу 90 жилийн өмнө босгон дээр 200 хүнийг төрийн өндөр одон медалаар шагнаж урамшууллаа. Энэ урамшууллыг бид саяхан болж өнгөрсөн 6 сумынхаа ойгоор бас холбогдох сумууд нь бас гардуулах үйл ажиллагаа зохион байгуулсан. Өнөөдөр Улаангом сумда ажиллаж амьдарч байгаа одоо шагнагдсан иргэдийн төлөөлөлд шагнал өгөхөөр улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд хүрэлцэн гисэн байна. Ингээд шагналын үйл ажиллагаа эхэлснийг мэдгье. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан хүмүүсийг нэрлэе. Улаангом сумын иргэн Сэржээгийн Мэлэ, Улаангом сумын Ахмад багш Цамбын Жавхан, Автоёрын газрын байцаагч Сүхэгийн Жаниндорж, Улаангом сумын Ахмад тамирчин Дүүдэ Баянбэлэг, Улаангом сумын Ахмад багш Даржаагийн Ядамцоо, Нэгдсэн эмнэлгийн сувлагч Занагийн Эрдэнэ цэцэг нар Монгол улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан байна. Төрийн дээд одон медалаар шагнагдсан та бүхэндээ баяр хүргье. Төрийн хүндэт медаль хүртлээ. Тэгэхээр бас сэтгэлээсээ олцохгүй юу? Баярлалаа. Төрдөө баярлалаа. Намайг дэвчгаруулж ардын боловсролын салбарт 2 сэтгэлээр зүтгэж ирсний миний үнэлж төр өнөөдөр хайр хишгийг хүртээлээ. Их баяртай байна би. Хамт ажиллаж байсан хамт олон ах дүү аав ээж төрөлсөд юу юм шавнартай бизгааргүй баярлалаа. За тэгэхээр төрийн дээд бас медаль авлаа. Тэгэхээр бас сэтгэлээсээ олцохгүй юу? За би бол Увс аймагт ажиллаж амьдарсан. Сүүлийн 30 жил бол энэ аймагт ажиллаж байна. Түүнээс 27 жил нь бол санхүүгийн албанд ажиллаж байгаа. Санхүү, татвар, банкны системд ажилласан. Хамт ажиллаж байсан хамт олондоо маш их баярлалаа. Сүүлийн 3 жил бас хувийн салбарт ажиллаж байгаа. Тэгээд тодорхой амжилт гаргаж төр засгийн тэрэн дээд алтан алан шагналсан талархж байна. Тэгээд Увс ардын бүгдээрээ 90 жилийнхаа ёслолтойгоо сайхан нэмгэлээрэй гэж хүсээрээ. Нам төрд олон жил ажилласны үргэлжлэлд хичнээн тэтгэл өндөр насныхаа гавьяан суулгаж гисэн нам засаг манд харж үздэг. Алдаа маань нэгд баяртай байна, баярлж байна. Энэний далимд нийт Увс аймгийн тээвэрчид тээврийнхаа халуун мэндийг хүргэе.
Ахмад тайварчин Баянмалик гэдгийг надад үсэн тайварчтайна. 19 настай тайврын байгууллагад ажиллаад 61 настай гарсан даа байна. Өнөөдөр ийм дом шагнал авсандаа маш их баярлж байна. Миний энэ шагнал авах үйл ажиллагаанд хамгийн их хувь нэмэр оруулсан болж манай засгийн хамт олон нэгдсэн эмнэлгийн бүх ажилчид, албан хаагчдаа баярлалаа гэж хэлэх байна. Хоёрдугаарт нь бол манай засгаар үйлчлүүлж байгаа бүх Увс аймгийн нийт иргэд хөдөлмөрчд та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн маань байж аж би ийм өндөр гавьяа шагнал авч байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Аймгийнхыг 90 жилийн ойн босгондоор төрийн шагналд авч байгаадаа баяр хүргэж байна. Ингээд уусчуудаа, нийт уусчуудаа, удаан гомчуудаа баярын мэнд хүрээ сайхан баярлаараа. Намайг бол би стандарт хэмжилсэн төрийн сайхан байгууллагад ажиллаж байгаад 35-6 жил ажиллаад төрийн өндөр шагнал авч байна. Энэ явдалд бол манай байгууллагын хамт олон үеийн хүмүүс урд өмнө ажиллаж байсан, натаа ажиллаж байсан хүмүүс, одоо ажиллаж байгаа хүмүүс болно. Бүх ард түмэн хамт ажиллаж байсан ажилчдаа баярлж байгааг нь хэлье. Тэгээ ах トゥ хамаатан сад надыг таньдаг бүх хүмүүстээ баярын мэнд хүргэж байна. Баярлалаа. Би намайг Мухаршараа өгтөө уянчим гэдэг би стандарт хэмжилсэн төвд бол 30 жил ажиллаад одоо ч гэсэн ажиллаа хийгээд явсаар байна. Тэгээ одоо бол өөрөө бол хувийнхаа ажлыг хийж байгаа. Тэгэхээр бас төрийн нодон медаль хүртлээ бас юуны төрөнд баяр хүргэе. Тэгэхээр бас хамгийн түрүүнд хүнд баярлалаа гэж хэлмээр байна. За хамгийн түрүү ингээд тасгийн хамт олон баярлалаа гэж хэлээ. Хамт олонны дэмжлэгээр би одоо зөндөө олон шагнал хүртэж байна. Тэгэд энэ 90 жилийнхаа ой мэдээд 90 жилийнхаа ой зөрөдөж одоо бүгдээрээ ингээд манай дайржийн алтан гал суудна авсан би хөдөлгөөн хүндэт мэдээлэл шагналсан манай тасгийн хамт олон ирнэлээ их байгаа. Энэ эднээс бид нар одоо олон шагнал хүртэж байна. Би одоо нэгцэн эмнэлэг төр цаас 33 жил ажиллаж байгаа. Эднэртэй их баярлж байна. Тасгийн хамт олон болон гэр бүлийнхаа хүмүүс ах トゥ нартаа ийм 90 жилийн ой мэндийг хүргье. Аймаг байгууллагын түүх 90 жилийн ойг тохиолдуулаад хууль зүйн сайдын тушаалаар цагдаагийн алдар хэмжээр шагнагдсан. Тус цагдаагийн газраас бас 3 алба багш нийт хууль зүйн сайдын тушаалаар цагдаагийн алдар хэмжээр шагнагдлаа. Ингээд нийт усчуудаа аймгийнхаа 90 жилийн баярын мэндийг хүргье. Энэ жил аймгийн 90 жилийн ан хүрээнд 200 гаруй хүн төрийн дээд одон медалаар ингрэмлэлээ. Аймгийнхаа түүхт ойгоор ингрэмлэлсны үеийн Ахмад дурлуудтай баяр хүргэе. Аймгийн 90 жилийн ан хүрээнд түүхэнд бүлгэрсэн гавьяатай хүмүүсийг мөнхжүүлэх зорилгоор олон арга хэмжээг зохион байгууллаа. Баярын үеэр аймгийн музейд Монгол орноо тусгаар тогтноход онцгой хувь нэмэр оруулсан засаг ноён Наван цэрэнгийн буланг байгуулсан юм а. Ойрд болон Монгол улсын түүхэнд бүдгэрсэн хүмүүсийг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын шинжилгээ ухааны академиас судалгаа шинжилгээний ажлуудыг зохион байгуулж түүхийг сэргээсээр байна. Аймгийн 90 жилийн ан хүрээнд Монгол Улсын тусгаар тогтноход онцгой хувь нэмэр оруулсан түүхэн хүний нэг Монгол Улсын цэргийн яамны дээд сайд асан Эрдэнэцэн Пилийн Наван цэрэнгийн буланг аймгийн музейд байгууллаа. Наван цэрэн нь одоогийнхоор зүүн хангаас сумын харайт хүн бөгөөд тус өмнө түүхэн хүний хөшөөг босгосон байна. Сая энэ хүний түүхэн гавьяаг бол тодорхой манай яриг студийн хүн Бадан самбуу тодорхой ярьжлаа. Тэгэхээр энэ хүн бол түүхэн хүн гэдэг нь бол одоо тодорхой болж шинжилгээ ухааны академи энэний талаар хэд хэдэн одоо судалгаа гаргаж манайхан ном бичиж ингэж энэ зүйлүүд одоо гаргаад тавьсан. Тэгээд энэ түүхэн хүнийгээ бид нь алдаршуулахын тулд өнөөдөр энэ Увс аймагт тодорхой нэг гудам одоо бий болгож авсан. Энэ Увс аймгийнхаа энэ захиргаанд их одоо баярлж байна. Хоёрдугаард энэ хүний чийж баримлыг бид одоо гаргаад тавилаа. Энэ хүний хийсэн гол түүхэн одоо гавьяа юу өгөхөөсрэг Монгол улсын одоо тусгаар тогтнолыг одоо бэхжүүлэх энийг одоо хэрэгжүүлэхийн ажилд түүхэн гавьяа одоо биелүүлсэн. Өнөөдөр энд байж байгаа бид бүгдийн тусгаар тогтносон улс болоод ингээд зогсож байна гэдэг бол энэ хүний түүхэн гавьяа юм аа бидний. Тийм учраас энэ хүн бол энэ түүхэн гавьяатай хүнийг алдаршуулах гэдэг бол өнөөдөр Монголын бүх ард түмэн бидний бол хийх гүйцэтгэх юм үр гэж ингэж үзэгдэж байгаа юм аа. Энэ дээр бас миний бас нэг боддог юм байдгийн. Энийг одоо зүүн баруун хязгаарыг тохиолох энэ одоо сайд маань энэ дөрвөл хааны уршууны хамгийн одоо сүүлчийн ноён төмөн нэлгэрж өгч хүн байсан. Тэр хүн хоёр бол бас хамтран зүтгэж хамтарч их сайхан ажил хийж байсан ийм мундаг одоо хүн. Хоёрдугаарт манай ерөнхий сайд Жалхан Цутаг Бямдан Басар гэж хүн байсан. Энэ хүн бол энэ хүний удирдлаганд ороод ажиллаж байсан гэж ингэж зүтгэд энэ бол одоо түүхэн хүн байжээ. За энэ хүний талаар бол бид бишгүй одоо ажил алба одоо хөөцөлдөж хийж байгаа. Зүү хангаад энэ хүний бүхэл бүтэн том баримл одоо хийсэн гаргасан.
За дээр нь энэ Ховд аймагт сая энэ Бадам самбуу юу тодорхой бол ажил хийлээ. Энэ өнөөдөр энэ Увс аймагт энэ ажил хийж байна. Цаашдаа энэ төмөн дэлгэрж байгаа энэ зөрөгт байл Наван цэрэг баядны хөшөөгч энэ гадаа босгож хийх зөндөрлүүлэхэд бол бэлэн баахаа гэж би бодож найдаж байна. Зөрөгт байл Наван цэрэг 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын анхдагч төдийгүй Ховд баруун хязгаарыг тогтноулж баруун хязгаарынхныг Монгол улстай нэгтгэх хүсэлд онцгой гавьяа байгуулсан хүн юм байна. Улаангом Ховд ханг хөхөн өрөөний орчим том хилцээрүүдийг хийж Ховд Улаангом Туваагийн самгартай Эрзэний районыг чөлөөлөх үйл хэргийг удирдах байсан бөгөөд Жалхан цудагт Дамдан базар, Зоригт хаан Дамби Жанцсан, Магсаржав Дамдын сүрэн Монголын нэр зэтгэлтнүүдэд хамтарч баруун хязгаарыг харийн дарлаас чөлөөлөх хэргийг удирдан хийсэн хүн юм байна. Наван цэрэн бол түүх нь маш бүдэрснийг эрдэмтэд судлаачид хэлж байсан юм а. За Зоригт байл Наван цэрэнгийн түүх бол их бүдэрсэн. Учир нь юу гэхээр зэрэг социализмын үеийн түүхэнд бол Ховд баруун хязгаарыг бол ер нь Магсаржав Дамдын сүрэн хоёр л одоо чөлөөлсөн мэтээр ингээд түүхэнд бичээд ирсэн. Гэтэл үнэн хэрэг дээрээ Богд хаант Монгол улсын төрийн төлөөний хүн энэ ажлыг төлөвлөж зохион байгуулах ажлуудыг удирдан зохион байгуулж байсан хүн бол Зоригт байл Наван цэрэн. За түүний одоо хамтрагч одоо орлогч гэж хэлж болохоор Жалхан цудагт Дамдан базар нарын одоо зүтгэл их гол юм. За мөн одоо бусад дөрвөд далайн хаан, Зоригт хаан гэх мэт одоо энэ хязгаарын одоо удирдагчид хамтран оролцож ингэж одоо Монгол улсад дэлхийн нэгээр одоо тарсан монголчууд дотроос баруун хязгаарын монголчуудаа одоогийн Монголтойгоо одоо нэг байх энэ учир шалтгаан газар зүйн нөхцөл байдыг одоо бий болгосон юм аа. Ингэлээрээ бол Монгол улс асар том түүхэн гавьяатай. Өөрөөр хэлбэл одоо Ховдын хязгаар, дөрвөд далайн хааны хязгаар гэдэг бол тухайн цагт яг л одоо халахуудын адил манжийн одоо дарлал байсан учраас зарим тохиолдолд одоо Орос хятад манжнар бол одоо бас одоо Шинжаан Туваагийн адилаар одоо эрхших тийм одоо боломж улс төрийн одоо эзэгтэй нөхцөл байдал байсан. За энэ дундаас Богдхан Монгол улсын одоо засгийн газрын шийдвэрээр баруун хязгаарыг дахиулах сайдууд томилогдож тэр сайдууд нь бодлогыг төлөвлөж Ховдыг хэрхэн чөлөөлөх, Улаангомыг хэрхэн чөлөөлөх, харин одоо жишээ нь дарлал түүний төлөөлж байгаа удирдлагч амбануудтай хилцээр хийх, цэрэг татах, дайн тулааныг хийх, за ард орныг одоо дахиулан энэ Монголын хязгаар болгож хувиргах энэ бүхэнд одоо чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Зоригт байл Наван цэрэн. За энэ бол түүхэн төдийлөнтэй гэж бичгтэйгүү. Гэхдээ одоо түүхийн хүрээлэн судлаачид одоо сүүлийн 5-6 жилийн судалгаагаар бол Зоригт байл Наван цэрэнгийн түүхэн гавьяаг бол зохихосоор үнэлэх ийм үе дээр одоо ирээд байгаа. Тэгэхээр зэрэг энэтэй холбогдуулж Увс аймгийн музейд Зоригт байл Наван цэрэнгийн чэйж баримл, түүний хүрэг, холбогдох түүхэн баримтуудтай холбоотой зүйлсийг одоо булан байгуулж аймгийн музейд одоо ингээд байршуулж ингээд дурсгалыг одоо мөнхжүүлэх ажлуудыг хийж байна. Ойр түмний түүхийг сэргээх түүхэнд бүдгэрсэн хүмүүсийг тодтгох ажлыг тод номын гэрэл төв болон Монгол улсын шинжлэх ухааны хэмжээс сүүлийн жилүүдэд идэвхтэй шинжилгээ судалгаа хийж явуулсаар байна. Аймгийн 90 жилийн ноон хүрээнд түүхэн хүмүүсээ мөнхжүүлэх, алдаршуулах, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулж байгаа эрдэмтэн докторууд нутгийн иргэдтэй улсчуудынхаа өмнөөс талархсан илэрхийлье. Дараагийн мэдээ хүргэе. Баярын өдрүүдэд яралтай түргэн тусламжийн тасгаар 80 гаруй хүн үйлчлүүлжээ. Нэгдсэн эмнэлгийн эмчнэр өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж иргэдэд түргэн шуурхаа үйлчилсэн байна. Манай аймагт баяр наадмын өдрүүд үргэлжилж, эдгээр өдрүүдэд яралтай түргэн тусламжийн төв дуудлагаар 40 гаруй, өөрийн биеэр 80 гаруй иргэн үзүүлжээ. Яралтай түргэн тусламжийн төвийн хүлээн авах ихээхэн ачаалттай ажилласан байна. Өвчлөгчдийн дийлэнх нь наршилтаа суудсан хордлого авсан байна. Мөн хоол хүнсээ тохируулж хэрэглээгүй улмаас гидсэн гүйлгэж өвдсөн хүмүүс их иржээ. Тэгэхээр баярын өдрүүдэд бас 103-аар гишний дуудлагаар чинь эмнэлгийн ачаалал ер нь хэрвээ. За эмнэлгийн ачаалал бол их өндөр байгаа. Яг 103-ын дуудлага гэх юм бол өдөртөө бол 40-50 дуудлага хүлээн авч үйлчилж байгаа. Манай эмнэлгийн ажилчид бол за үйлчлүүлэгчид маань 103 дээр өөрсдөө тусламж авж байгаа бол өдөртөө 80-аас 100 хүмүүс үйлчлүүлж байна. Ихэнх хүмүүс маань гидс хэвлэгээр өвдөх, тэгээд толгой тархинд өвдсөн, даралт ихсэн хүмүүсээр нь их үйлчлүүлж байна. Иргэдэд анхааруулаад бас юу хэлмээр вэ? За иргэдэд анхааруулахад бол ойруудад маш их халуун бөхчин байгаа учраас нарших хүүхдүүд бол маш их ирж байна. Толгой өвдсөн, гүйлсэн, гөөлөгсөн, наршилт бас маш их байгаа учраас тэгээд малгай толгоогоо өмсөд ер нь аль болох сэрүүн газар, сүйдэрлэг газар л бараадахыг л одоо анхааруулж хэлмээр байна да. Нутгийнхаа 90 жилийн ойн баярт оролцохоор ирсэн иргэдийн хүл тасрахгүй байна. Тиймээс иргэд та бүхнийг хоолой тохируулан хэрэглэж, мөн хит халуун үргэлжилсээр байгаа тул нас сэргийлж нарны малгай, шүхэр хэрэглэхийг уриалж байна.
Увс аймаг байгуулагчны түүхт 90 жилийн ном баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа төв цэнгэлд хүрээлэнд ёсол төгөлдөр сайхан эхлэж наадамчин нодныг огшоогоод авсан. Нээлтийн үйл ажиллагааны урлагийн тоглолтод 1000 гаруй бүжигчид ойр түмний онцлогийг харуулсан бүжгийг хийсэн байна. Увс аймаг байгуулагчны 90 жилийн ойн баяр, Монгол бүхийн баяр, баруун бүсийн хурд Увс 2015 зэрэг 3 баяр давхцсан баяр наадмын нээлтэд олон хүндэт зочид төлөөлөгч хүрэлцэн иржээ. Бид Увс нутгийн уугуул зочид төлөөлөгчдийн сэтгэлийг сонссон юм а. 12 оноос хойш нутагт ирж амжилтгүй байсаар байжгаад одоо ирж байна. Машинаар ирсэн. Төвийн нутгаар жаахан гандуу энд арай гайгүй. Тэгтээ сүүлийн хэд хоног их халуун байна. Энэ үстэй их сайхан байна. Баярын мэндчилгээг нийт Увсын ард түмэнд Увсад ажиллаж амьдарч байсан бүх хүмүүст бас Монголын ард түмэнд дэвшүүлж байна. Монголын 21 аймгийн нэлээд том тооцогдох газар нутаг цаг уурын өвөрмөс онцлогтой байгалийн төгс үзэсгэлэн бүрдсэн энэ нутагт төрж энэ нутгаар дүнтэй амьдралаа холбож бас одоогийн сонгуулиар эндээс улсын хурлын гишүүнээр сонгогдож төр төшж байгаадаа би баярлаж явд юм аа. Манай нутгийн ард түмэн бол хөдөлмөрч байгальдаа зохицож амьдрах гэж өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг хуулийн хөдөлмөрч ард түмэн хаа явсан газараа амьдрал ахуйгаа дээш татаж аймаг улс орныхаа амьдралд өөр өөрийн хувь нэмэр оруулж яадаг ийм ард түмэн энэ ард түмний аймаг байгуулагчны 90 жил болж байна. Бас энэ аймагаас төрсэн их аваргын хөшөө дурсгал босгох ажил энэ үеэр хийгдэж байна. Баруун бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдах гэж байна. Энэ наадамд хүрэлцэн ирсэн бүх наадамчдад сайн сайхныг амжилтыг эрүүлэнх аз жаргалыг хүсэж байна. За манай их мах дүүнэрээ та бүхэн та бидний Увс аймаг гэж албан ёсоор нэр өгснээ 90 жилийн түүхэд болж байна. Тэгээд энэ бол агуу их түүхт ард түмэн. 90 жилээс түрүүн агуу их түүхтэй 90 жилээс хойш агуу их түүхт ард түмэн. Энэ бүхний зэнгэн дөнгөж энэ шинээр баригдсан сайхан төв сэлгэдэг хүрээлэнд хурамжуулаад бие биенээ царайцсан хараад хамтраад энэ их агуу их бүтээн байгууламж дотор цөмөрө жаргацгааж байна. Миний ард түмэн миний ах дүү цөмөрө энэ баяр наадамда баяр зэнгэттэй инээд баястай сайхан сэтгэлтэй ингэж яруу тунгалаг эгшгэдэн наадамда сайхан наадаараа би одоо та бүхэнд хэлж өнөөдөр Увс аймаг анх Чамдман уулын аймаг нэртэйгээр байгуулагдсан 90 жилийн түүхт болж байна. Өнөөдрийн энэ Увс аймгийн түүх бол Монгол улсын түүхтэй үнэхээр салшгүй холбоотой. Монгол улсын хөгжил дэвшилд Монгол улсын ололт амжилт алдаа оноо бүхэн мөн жалгаа авахгүй Увс аймагт давтагдж байсан. Ингээд түүхт 90 жилийн хоогоо манай улсчууд бол сайхан тэмдэглэж байна. Одоо сүүлийн 90 жилийн хугацаанд манай Увс аймгийн хөгжил дэвшил, Монгол улсын хөгжил дэвшил бол агц гарсан дэлхийн одоо өндөр хөгжилтэй орнууд, энэ ялангуйта дунд орлоготой орнуудын хөгжлийн дэвшилд бол очсон. Тэгэхээр энэ хугацаанд энэ хөгжлийг хөдөлж ирэхэд Монгол манай Увс аймагт төрж өссөн улсчуудын одоо улс төр эдийн засаг нийгмийн бүхий салбарт ажиллаж байгаа одоо ажилтнуудын оруулсан хувь нэмэр ихээ гэж үзэж байгаа. Ийм учраас Увс аймгийн түүхт 90 жилийн хоол Монгол улсын түүхтэй салшгүй холбоотой. Ингээд нийт улсчуудаа түүхт 90 жилийн хоол баярын мэндийг хүргье. Сайхан наацгаараа. Түүхт аймгийн маань 90 жилийн хоол болж байна. Өнөө жил ихэнх нутгаар гандуу байсан ч гэсэн наадамчин олон ард иргэдийн сэтгэл санаа сайхан гандууч гэсэн наадмыг сайхан чимж байна. Наадам маш сайхан болж байна. 90 жилийн энэ хугацаанд Увс аймаг маань Монгол улсын нэгэн аймаг болж Монгол улсын хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан ийм чухал бас аймагуудын нэгэ гэж үздэг. Тэгээд энэ наадамчин олондоо наадамлахаар ирсэн зочдтой бүгдэнд 90 жилийн баярын мэнд хүргье. Баярлалаа. Увс нутгийн
Өвлийн зан олон өнөөдөр бүтээн байгуулалт Баяр Чингэл хосолж 90 жилийн ойн баяраараа Увс аймаг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ. Энэ бүхэн засаг захиргаа ард түмэн ажилчин хамт олонний нүүрийн хөдөлмөр дэмжлэг шингэсэн шагнал болохыг удирдлагууд онцолж байсан юм а. Сүнээрээс улаан туг одон гарч чадлаа. Бас одоо энэ бас ард түмний хайр гიშгээс байгаа хэрэг тийм ээ. Энэ бол миний ард түмнийг шагнасан Монгол төрийн хүндэтгэл шүү дээ. Энэ 90 жил хугацаанд миний ард түмний хөгжил дэвшиж хөдөлмөрд зөвтгөж Монгол улстай үнэхээр шилдэг аймаг болж Монгол төрийн гал боломтыг Монголын төрд чин үнэнч байж Монголын бүтэн байдлахын тулд Монгол хөгжүүлэхэд бол үеийн үе зүтгэсэн миний ард түмний шагнаж байгаа миний ард түмний шагнал. Баярын нээлтэд бие биелгээ увс чицраг нь бухнаолдоон зэрэг олон сайхан бүжгийг мянган бүжигчид бүжиж түмэн олонний нүдийг хужирлаж сэтгэлийг цэнгүүллээ. Бүжиг болоод нээлтийн арга хэмжээг урлагийн гавьяа зүтгэлтэн Сэвчдийн Сүхбаатар найруулсан юм а. Тэрээр үнэхээр ард түмэн төдийгүй улстай хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдсэн бүжиг дэглээч гэдгийг наадмын нээлт харуулсан төдийгүй иргэдч бүжигчид сэтгэл өндөр байсан юм а. Монгол гэдэг олон үндэстэн ясны хөлгий дэлхийн түүхнээ Монгол гэдгийг эзэн дэх гүрнээ хамгаалсан тэр тусмаа өнөөдөр Увс аймаг Монголын бие биелгээг мөнхлөн авч үлдсэн эм нутаг өнөөдөр Баяр дөрвөт Халх хотон энэ дөрвөн ястан маань өнөөдөр энэ дөрвөн ясны их наадам өнөөдөр болж байна. Энэ дөрвөн ястан маань өнөөдөр их наадмаа хийлээ. Зон олонтойгоо золголоо. Цаад Монголын олон үндэстэн ястан ийм наадмыг хийхэд ямар байдаг вүлээ? Монгол улсын төрийн наадам, Увс нутгийн наадамтайгаа хослон хийлээ. Увс нутгийн наадам миний найруулагчийн хувьд ард түмэн өөрөө баяр хөөртэй, эрмэн ард түмэн байдаг. Энэ наадмыг хийхэд гүн тусалцаа үзүүлсэн ирээдүйн Увс нутгийн ирээдүй болсон хүүхдүүд сурагчтай баярлалаа гэдэг Сүхбаатарын та надад ирэх таатай байна. Мөн хүүхдүүдийн аав ээж энэ олон бороонд ядарч явахтан тусалсан аав ээжд нь баярлалаа гэж хэлье. Ингээд Тэнгэр биднийг ивэлээ, Тэнгэр тамд Монголын наадам мөнхөд оршно. За би Увс аймгийн 90 жилийн өөд нээлтэнд оролцсон их баяртай. Манай тариалсан бас 90 жилийн өөгийн тэмдэглэсэн. Увс аймгийн ард иргэд хандаж энэ 90 жилийнхээ өөгөө сайн тэмдэглэн дэвшүүлж байна. Тэгээд бас ингээд 90 жилийн өө болж байгаа Увс аймгийнхаа бүх ард иргэдтэй баярын минь баяраа сайхан тэмдэглээрээ гэд маш өндөр сэтгэлтэй байна. Бид бүхэн ингээд гэр бүлээрээ урж ирээд ингээд энэ юунд нийлтэнд орж явахдаа маш их баяртай байна. Төрөлх нутгийнхаа төвөгт 90 жилийн баярын гал олон мэндийг хүргье. Бид баярын нээлтэнд оролцож бие биелгээрээ гэр бүлийнхаа хамтлагаараа оролцожсэн сэтгэл өндөр байна. Цэнгэлдэх хүрээлэн болоод нээлтийн үйл ажиллагаа иргэдийн сэтгэл ихэд нийцсэн нь илт байсан юм а. Зохион байгуулалтад иргэд сэтгэл хангалуун байсан төдийгүй уухайн төрлөг ихшүүлүүлэн омогшин наадаж байна. Ийхүү баяр наадамдаа хүрэлцэн ирсэн иргэдийнхээ сэтгэлийг хуваалцъя. Нийтийн үйлдэл маш сайхан болж байна. Би Улаанбаатар хотоос нутгийн наадамд оролцоор ирсэн юм байна. Чөтө зөвлө баяр наадмын мэдлэгээ хэлэхгүй юу? За овчуудаа уул усыг өнөр сайхан дэлгэр наадахыг ерөөё. Ой баярт ирсэндээ их баяртай байна. Тэгээд Увс аймгийн бүхөө ард түмэндээ сайхан наадахын ерөөдийг өргөн дэвшүүлье. Өргөн дэлгэр их сайхан болж байна. Нээлтийн үйл ажиллагаа маш их гоё болж байна. Их сайхан болж байна. За ингээд Увс аймаг байгуулсан 90 жил байна. Баярын мэндийг нийт увсчуудаа хүргье. Та бүхэн сайхан наадараа. Үнээр нээлттэй ажиллагаа үнээр гоё боллоо. Манай аймагч бас ингээд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одноор шагнагдсан байна. Энэ бол одоо манай увсчуудын хөдөлмөрийн ард түмний одоо гавьяа зүтгэлийн одоо үнсэн юм сайхан шагнал боллоо. За үүнээс гадна бас энэ Баруун аймаг бол үнээр онцлогтой байна. Баяр дөрвөт хотын гэсэн олон үндэсний яснуудын бүх зан заншлыг харуулсан ийм сайхан одоо тоглолт энэ арга хэмжээ энэ бол үнээр одоо сайхан их гоё зохион байгуулалттай их гоё болсон байна. Энэ үнээр сэтгэл хангалуун байна. Үнээр манай аймгийн зингэлт бол үнээр Улаанбаатар хотын зингэлттэй бараг ялгаагүй адилхан сайхан том саруулхан үнээр одоо сайхан болж тэглэж гисэн одоо тэгээд хүмүүс нь багтахгүй шүү дээ. Хүмүүс одоо гадна дотноос хүмүүс маш ирсэн байна. Тэгээ энэ нь бол одоо зингэлт бол үнээр одоо ярих юм бол сайхан болж маш сайхан болсон байна. За та бүхэнд сайхан наадаараа баярлалаа. Сайхан наадж байна. Баярын үйл ажиллагаа нээлттэй үйл ажиллагаа хэр нийцж байна сэтгэлтэй. Энийг сайхан наадам болж байна. Юу аймаг орон нутагт би ийм нүсэр ийм хотон агуулгатай одоо наадмын нээлт үзэж байгаагүй. Үнэхээр л одоо Баруун Монголын баялаг соёлын онцлог харагдсан их бүрэн дүүрэн
Одоо тэнгэр нь хүртэл одоо олон өдөр халуун байж байгаа их сайхан сэрүүхэн нээлт болж байна. Тэгээ их сэтгэл их таатай байна. Одоо орон нутагт бол улсын хэмжээний наадам шиг одоо ийм өргөн сайхан тавилттай ийм олон баялаг агуулгатай нээлт болдгийм байна гэж анхудаа харж байна. Баяр наадмын цэнгэлдэг хэр сэтгэл нийцэж байна вэ? Сайхан байна уу? Зохион байгуулалт хэр болж байна вэ? Зохион байгуулалт одоо цаашаа яах юм гэхээс ямар ч үсэн эхний үеийн зохион байгуулалт маш сайхан сэтгэл төрүүлж байгаа. Угтаж байгаа. Тэгээд одоо энэ зочдтой харьцаж байгаа байдал, энэ орчин тойрны талбайг зохион байгуулсан байдал тийм ээ. Бүх юм бол их сайхан байна. Цэнгэлдэг их сайхан байж байна. Шинээр баригдсан энэ цэнгэлдэг одоо хүрээлэн бол одоо манай Монгол улсын одоо цэнгэлдэг хүрээлэн та энэ зэрэгцсэн ийм сайхан одоо хүрээлэн болсон бүх ардтан бол талархаж баярлж байна. За одоо төрлөх улс аймгийн маань 90 жилийн нийтийн үед байгаа нөгөө одоо сайхан болж байна одоо. За ингээд энэ төрлөх аймгийнхаа 90 жилийн хүрээнд нийт усчууд түүний дотроо баруун түргийнхаа нийт одоо хөдөлмөрчтэй баярын мэндийг хүргье. Сайхан наадаараа. За баярлалаа. Маш гоё. Би нарийн улсын засаар батгалж хүн байна. Ингээд манай улс аймагт бүх хэрэгжил байгаа маш өөрөөс гоё хийж чадж байна. Улсын баяр шиг өндөр хэмжээнд сэтгэл өндөр байна. Би нарийн улсуудаа, улсчуудаа бас баярын мэндийг хүргэж хамгийн сайхан хүсье. Үнэхээр энэ ойн арга хэмжээний нээлт бол гайхамшигтай сайхан болж байна. Тэр дундаа одоо энэ чадварны сэргээх гэж анхны хөтөлбөр хийж оролцчихсан миний хувьд энэ нээлтэнд энэ гайхамшигтай жимсийг оруулж бүх хүмүүсийн сэтгэл хөдлөж огшоож байгаад бол бүрж их баяртай байна. Ингээд сайхан наацгаагаараа. Увс нутгийн ард түмэн цэнгэлтгийн зүлэг ногоон талбайда дуу хууртай, бүжигтэй хураалж, ойн баяраараа өнгөлөг сайхан наадаж байна. Дараагийн мэдээ хүргэе. Аймгийн 90 жилийн өмнө Монгол бүхийн баяр баруун бүсийн нэг хурд хурдан мөрний уралдааны баяр наадмын хурал 7 дугаар сарын 22-нд амжилттай болж өндөрлсөн тус хурал засгийн газрын гишүүд болон хөрс зэрэглэх аймгийн төлөөлөгчид оролцож зарим хүмүүст төрийн нотон медалийг гарт болсон юм а. Аймгийн 90 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа 7 дугаар сарын 20-нд Шатар, Хөл бөмбөг, Сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлсэн. 7 дугаар сарын 21-нд хөнгөн атлетик, 22-нд сур харвааны тэмцээн зохион байгуулагдсан бол баяр наадмын хөтөлбөрийн дагуу баярын хурал зохион байгуулагдлаа. Хурлын үеэр аймгийн удирдлагууд хийсэн ажлаа эрдэнэ зочид төлөөлөгчдөд танилцуулснаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчид баярын илэрхийллийг уншиж увс нутгийн байгаль, алдарт хүмүүсийг мөнхжүүлэн дурсаж магтсан юм а. Баруун бүсийн ус их хурд 2015 баяр наадмын халуун нутгийн үндэслэлийг өргөн дэвшүүлье. Эдгээрээс энэ жилийн бэлтээ буюу 1925 онд дөрөв дадахан Зоригтхан аймгийг нэгтгэж чанарын үйлэг анх байгуулснаар өнөөдрийн соёлын хүртэлх түүхэн замын туулахтаа уламжлалт зан заншил соёлын хандын тусгай хадгалан хөгжиж ирсэн баялаг түүхийг манай ард түмэн нэгж бүтээж. Аймгийн түүхт 90 жилийн ойн баярын хуралд Оросын холбооны улсын Туван улсын засгийн газрын тэргүүн Кара Оол хүрэлцэн ирж увс нутгийн ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм а. Мөн энэ үеэр Тува болон Монголын тэр дундаа увс аймгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг засгийн газрын шагналаар шагналаа. Монгол улсын гавьяач жүжигчин Самандын жавхланд Тува улсын гавьяач жүжигчин аймгийн засаг даргын тамгын газрын мэрэгжилтэн Саруулыг Тува улсын гавьяат ажилтнанд цол тэмдгийг хүртсэн бол мөн Монгол улсын засгийн газрын шагнал гартууллаа. Өнөөдөр аймгийн 90 жилийн хөрш улс аймгийн иргэдэлсийн урдын дарга баян чимдэг болж байна. баяр мэндийг эдийн засаг худалдаа бизнесийн чиглэлд өргөн хүрээтэй үйл ажиллагаа хийгдэж байгаа. Ялангуяа хоёр улсын хооронд худалдааны эргэлт бол нэмэгдсэн. За хоёр улсын хооронд хэдийн яран худалдаа жил болгон 2-аас доош удаа зохион байгуулж өөрсдийнхөө бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад бол бид жинтэй хувь нэмэр оруулж ажиллаж байгаа. Бодлогын хувьд за мөн 2 жилийн өмнөөс хоёр улс хоорондоо визгүй харилцан зарч болсноос хойш улс хоорондоо зорч иргэдийн тоо харьцангуй нэмэгдсэн. Энэ хүрээнд аян жуулчлал ялангуяа харилцан жуулчин солилцохын солилцоог нэмэгдэх чиглэлээр бол
гэрээ байгуулж бодлогын төвшөнд хамтран ажиллаж байгаа. Хамгийн бодиттой ойрын жишээ гэхэд бид нар Улс аймагт бол амралтын өдрүүдийг аялал жуулчлалын шин сүлжээ бий болж 5 өдөр орой ажил харангуут хил гараад улс нутагт ирдэг, улс нуурандаа ордог, харьцаа ууландаа гарч амардаг. Тэгээд нэг өдрийн өглөөд буцдаг ийм богино хугацааны англи маршрут хийгдэж байгаа. Энэ бол одоо хамгийн сүүлийн бид хийж хамгийн бодиттой ажлуудын нэг юм аа. Мэдээж 1925 оны 11 сарын 20-нд үнэхээр баяртай цолыг одоо хийж бүтээж байгаа ажлыг маань цаашдаа улам амжилттай хийж гүйцэтгэхийг одоо хэд найдвар төрүүлсэн боловч цаашдаа мэдээж Боршоо хандгаатын банкны олон статустай айлал талаас хамтран ажиллах бол мэдээж энэ визэд устай холбоотойгоор 22-наас 22 мэдээд нэмэгдсэн. Тэгэхээр улсын эзэжсэн бас орч боломжтой. Үүний төлөө бид нар бас Орос улсын буу улсынхаа 2012 оны айлал талаас мөрдөндөр байгуулагдсан гэж бодож байна. Аймгийн иргэдийн төлөвлөсөн хурд хийгдсэн ажлууд бол зөндөө байдаг. Аймгийн дунд хугацааны хөтөлбөр засгийн чиглэлээр одоо стратегийг тодорхойлж дотооднооцоо бүрэн соёлын чиглэлээр багш нарын соёлын боловсролын чиглэлээр эрүүл мэнд нэмэх чиглэлээр л ер нь багш нар одоо бичиг баримтыг боловсруулсан багтуулсан байгуулж байгаа уламжлалт болон хэмжээд аймгийн засаг даргын мэдээж цаашлуулсан бас их зүйлүүд нэлээд байна. За юуны ард иргэд төрж мэндэлсэн унган нутгийнхаа 90 жилийн нийт Монгол түмэндээ хэрэгжүүлж замаар хэрэгжүүлж ажиллаж байна. Үүний үр дүнд сүүлийн 3 жилд хоорондын 190 км зам Улаанбаатар 9.9 км хатууртай зам 220 Монголынхаа төлөө 2.7 ясны илэрхий алаг махны тасархаа ах дүүсийнхээ төлөө 0.6 км асуулын хөтөлбөр залуучууд одоо нийт хөтөлбөрийн одоо үр дүн өнөөдөр бас амсаж байна. Улааны станцын шинээр ашиглалтанд оруулан маш бэлтгэж баярлж байна. Станц байгуулах ажлыг хаашаа унган нутаг орчин эрчим хүчний найдварын хөгжлийг бий болгох их орон Монгол нутаг Монгол түмнийхээ төлөө хамаг монголчууд сүүлийн 2 жилийн дотор байгаа монголчуудын төлөө одоо 94.8% буюу 91.9 төгрөгөөр нэмэгдсэнийг сэтгэл зүрх харамгүйгээр хэлцүүлэл таатай байна. Амлыг түүний онцлог зүйл Улс нутгаас одоогийн байдлаар 270 гаруй эрдэмтэн тэгээд гаруй шинжилгээний доктор энэ өссөн нутаг гэдэг бол хамгийн дагуу зүйл. Улсчууд ойр Монголын соёл бичиг шашны дунаас нь ахуулаад санг зүйлэн хөгжүүлсэн. Ингэж өссөн учраас улс нутгаас олон тооны нийгмийн төлөвлөлтөд төрөн гарсан ба шорооныхоо төлөө зуны мандаа өдөртөгч Юуцэдэн бол аврагух баян баларч байгаа төмөн дэмбэрл олимпийн олон албартан медалнууд гүйцэтгэж байгаа энэ бүхэл одоо ч тасалбарынхаа төлөө байна. Одоо миний хувьд бас зүтгэж байгаа онгоноос хойш хөтөлбөрөөр бусдыг хожуулж байгаа. Шилхэг сум 1949 иргэдийг төрийн одон медаль аймгийн иргэдийн тодорхойлсноос ачгүй гişиг 379 иргэн Монголын ерөнхийлөгчийн зайлшгүй. Баярын хуралд газраас ирсэн зочид төлөөлөгчд оролцсон сайхан зохион байгуулалттай болж өнгөрлөө. Энэ үеэр ингрэмлсэн бүх хүмүүс баяр хүргье. Дараагийн мэдээ хүргэе. Аймгийн 90 жилийн нааг тохиолдуулан Улаанбаатар хөшөө дурсгалуудыг олноор бий болголоо. Баяр наадмын үеэр Ховд аймагт амьдардаг нутгийн уугуул иргэд хамтран Улаанбаатарт их л хөгжмийн хөшөөг сүндэрлүүлэн аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм а. Аймгийн 90 жилийн ойг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа нутгийн уугуул иргэдийн хандивын үйл ажиллагаа тасрахгүй байна. Улс нутгаа гисэн чин сэтгэлээ хаач явсан элэг нэгтээ нутгархаж явдаг хүмүүс бол улс нутгийнхаа. Тэгвэл Ховд аймагт амьдардаг улсын уугуул иргэд санаачилгаар Улаангомсомд их л хөгжмийн хөшөө сүндэрлэлээ. Ийхүү Улаангомсом дотоод гадаадын гүйчдийн нүдийг хужирлах бас нэгэн бүтээн байгуулалтын цогцлбортой боллоо. Ус аймгийн энэ Улаангомсомын нутаг дэвсгэр дээр байсан энэ эзэнгүү талбайд бас их л хуурын баруун Монголын одоо нөхөр язгуур одоо соёлын нэг болох тэрнийг одоо тээж явхад одоо гол одоо төвчэн болж яадаг их л хуурыг одоо хөшөө дурсгалыг энэ газар босгож байгаад туйлын баяртай байна. Энэ одоо хөгжмийг хараад энэ одоо дурсгалыг хараад хүн бүхэн л одоо би болоод ойрт хүн, би бол баруун Монгол хүн гэдгээ ямагт одоо мэдэрч явах болно. Энэ язгуур соёлоо бас ингэж одоо өргөлж авч явахсан энийг би болоод эзэмшигсэн гэж хүүхэд багшууд маань бас ингэж омгшиж
явахын ийм үлгэр дуурал болсон сайхан зохицлоор болсон байна. Ингээд хов нутгийнхандаа тул их баярлж байна. Маш их баярлалаа шүү. Та бүхэнд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхний хүсээрээ. Баярлалаа. За өнөөдөр одоо төрлөх аймгийнхаа 90 жилийн ойг тэмдэглэж байгаа түүхт өдөр Ховд аймагт оршин сууж байгаа Увс аймгийн уугуул иргэдийн сэтгэлийн дэм өглөгөөр битсэн ихэл хуурын одоо цогцлорын шавыг тавьж ямарсан ихэл хуурынхаа хөшөөг босгоод ингээд хүлээлгэж өгч байна. Энэ маань бас цаана учир холбогдолтой. Манай ойр Дартман зүүн гарын эзэн тулсын одоо соёлыг манай ойр төмний соёл бол язгуур урлагийн одоо соёл болвол энэ ихэл хууранд онцгойрч харагдаж байдаг. Ийм учраас ойр төмний маань соёл урлагийн мөнх оршихуун бэлгэдлийг одоо өрөөж энэ ихэл хуурын ар хөшөө төв хөшөө цогцлор болсон ийм цогцлор цэцэрлэг хөрөөлөнгийн эхлэлийг тавьж байгаамаа. Ингээд цааш төвдөх нь бас яг энэ хэсэгэн талбай нь одоо цаашдын одоо тогтчлт өнгөжмөстэй байх одоо энэ бүхэнд бол бас хамтран ажилланаа. Ингээд одоо хүүхд 90 жилийн ага хийж байгаа уугуул нутгийн иргэд та бүхэнд одоо баяр наадмын мэндийг хүргэе. За та бүхний одоо биднийг одоо өсгөж хүмүүж зөвлөгийн нутгийн та иргэд та бүхний маань бага насанд суулгаж өгсөн бүхий л одоо амьдрахын зуршил бол биднийг одоо ингээд сайн өөдрөг авч явдаа гэдгийгээс бахархаж хэлэх сайхан байна. Энэхүү экэл хөгжмийн хөшөөг сүндэрлүүлснээр ойр түмний язгуур урлагийг олон нийтэд таниулах, мартагдсан өв соёлоос сэргээх нэг үд хаалга нэгдэж байгаа юм а. Энэхүү эклийг бүтээн босгосноор Увс аймаг бас нэгэн гайхагдах, олонний нүд хүчрлэх бүтээн байгуулалттай боллоо. Энэ бүтээн байгуулалтыг хийж гар биеэ оролцуулж, аймгийн ойн түүхийг бичлэлцэж байгаа Ховд аймаг дахь Увсын уугуул иргэддээ увсчуудынхаа нэрийн өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Аймгийн 90 жилийн ойг тохиолдол нь улаан өмнө сүмэнд нутгийн уугуул иргэд бүтээн байгуулалтын ажлууд олноор хийж хөшөө цогцлбор байгууллаа. Тэгвэл 95 оны төгсөгчд хамтран 3 тэлд чандууны хөшөө цогцлборыг бүтээн байгуулж баярын үеэр нээлттэй хийлээ. 3 тэл сүндэрлэн болсон чандмын их хөшөө цогцлбор нь 95 оны төгсөгчдийн санаачилгаар бүтээсэн ба 300 гаруй сая төгрөгийн өртөгтэйгээр сүндэрлсэн байна. Энэхүү хөшөө чандман болсон усан дээр их хүнийг хадаг барьж угтан авч байгаагаар дүрсэлсэн байлаа. Тус хөшөөний нээлтэд иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Чимэд Улаангом сумын даргаан хуйг болон бусад зочид төлөөлөгчид 95 оны төгсөлтийнхэн хүрэлцэн ирсэн юм а. Мөн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ Далай, Эрдэнэ Чимэг, аймгийн ойр театрын дуучин Оюун Мандахнаар аядуугаа өргөж шин цогцлборын жаврыг өргөн морин хуур эгшиглүүллээ. За юуны өмнө Увс аймгийн нийт ард түмэнд Увс аймгийн байгууллагын түүхт 90 жилийн баярын мэндийг дэвшүүлж байна. Увс аймгийн нийт хэмжээнд төгссөн 95 төгссөн нэрийн өмнөөс та бүхэнд баярын гаалал мэндийг дэвшүүлж байна. Увс аймгийн хэмжээнд төгссөн 1600-аад төгсөгч байдаг. 1995 онд төгссөн. 1985 онд 10 жилийн 1-р сургууль 9 орсон аавсгаа заалсан бүх хүүхд манай төгсөгч байгаа. Бид бүгд Увс аймгийнхаа 90 жилийн төгсөлтийнхээ 20 жилийн хойд зориулан чандамнэх гэж нэртэй энэ цогцлборыг хүлээлгэж өгч таатай байна. Энэ цогцлбор маань энүүгээр дуусахгүй юм байна. Иж бүрэн цогцлбор болох юм. Ойрын 3-4 жилийн дотор. Энэ цогцлбор маань 5 м өндөр хүрэл хөшөөтэй. Энэ хөшөөний утга учир нь бол Увс аймаг бол далайн ихтэй. Их нууруудын отгор. Тийм учраас далайн ээжээс гарч ирж байгаа их хүн бол сүүн цагаан сэтгэлтэй. Энэ сэтгэлээр ирж байгаа зочд гişдэг угтаж авч үдэж гаргаж цагаан сайхан сэтгэлээр ингэж хүндэлж байгаа маа. Ингээд энэ цогцлборт маань манай төгсөлтийн нийт хамт олон бөгөөд манай төгсөлтийн үндсэн хөшөө баримлыг маань манай төгсөлтийн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Говь сайхан гэж залуу хийсэн байгаа. Тэр залуудаа бас их баярлж байгаа. Манай төгсөлтөд ер нь бол төгсөлтийн яг энэ тогтчлтын бүтээн байгуулалтыг бол Улаан сарна компани, Инквайр захиралтай Улаан сарна компани хийж гүйцэтгэсэн байгаа. Тэдний хамт олонд бас баярсан талархсаа илэрхийлье. За энэ санаачлагыг бол бид 95 оны төгсөлд Увс залуусын амьдрал гэж төрийн бүс байгууллагатай байдаг.
Энэ байгууллага маань 2011 онд байгуулагдсан. 4 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд 4 жилийн урд санаачилж бодож төлөвлөж явсан. Ингээд нийт хамт олноороо санал хураагаад ер нь бол бид нэг бүтээн байгуулалттай аймагт зориулж хийж өгөх ёстой гэж зориулж энэ байгууламжийн маань өртөг 300 сая төгрөгийн өртөгтэй юм бүтээн байгуулалтыг аймгийнхаа 90 жилийн бод зориулан бүтээж байна. Энэхүү чандмын их цогцлбор нь гүйцэд ажил нь дуусаагүй бөгөөд Хөшөөг аймгийн 90 жилийн ойн баярт зориулан богино хугацаанд хийж гүйцэтгэж нээлтийг хийсэн байна. Цогцлборын ажил цааш үргэлжлэх юм байна. Дараагийн мэдээ хүргэе. Монгол Улсын хөдөлмөрийн баатар даяар дурсагдах далаа даян дархан аврах хорлоогийн баян мөнхийн хөшөө спортын төв ордны өмнө сүндэрлэж баяр наадмын үеэр нээлттэй хийлээ. Энэхүү хөшөөг залуу уран бүтээлч говь сайхан сарын хугацаанд уралсан бөгөөд 300 сая төгрөгийн өртөгтэй болсон байна. Даяар дурсагдах далаа даян дархан баян мөнх аврагын хөшөөний нээлтэд түүний өр хүүхэд шавнар увс нутгийн зон олон гээд талбайд багтамгийн олон хүн хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн. Энэхүү хөшөөний суурь нь дэлхийн бүх гэдгийг нь бэлэгдэн бөмбөрцөх хэлбэртэй. Маш олон өрсөлдөгч нарын дундаас Монгол бүхийн ноён оргил хүрсэн бүх гэдгийг нь бэлэгдсэн далайн шуурга салхимт дүрсээр илэрхийлсэн байна. 20 дугаар зууны Манлай их авраг баян мөнхийн хөшөөг амьд сэрүүнд нь босгосон Монголын түүхэндээ 2 дахь тохиолдол юм а. Энэ хоёр алдартан хоёулаа увс нутгийнх бөгөөд ард түмэндээ хайрлагдаж хүндлэгдсэн хүмүүс билээ. Тэр заан арслан хангалтын хөшөөг бас хамтдан босгосон байж тээ. Энэ бол яг нөгөө Монголын дөрвөн цол байдаг байхгүй. Начин гэдэг бол юу цолыг ирчиж байгаа юм. Шонхор гэдэг бол начин цолыг төдөөж байгаа юм. Тэгээд заан арслан авраг гэдэг нь агуу их гэсэн үг шүү дээ. Тэгээд Монгол өх дөрвөн цолтой тэр дөрвөн цолыг бэлэгдсэн тийм л одоо ийм тэгээд дунд нь одоо яг амжилтаараа гүг миний хөшөө болсон. Тийм юм байгаа шүү дээ. Тэгээд энэ бол одоо ер нь Монгол өхийн аливаа нэгэн бүхний спортын төрөлд одоо улс аймагаас сайхан бөхчөө төрж олон үеийг залгамжлаад тэгээд Монгол улсаас ч одоо энэ харьяатай хүн шүү дээ. Бол Монгол улсын байтгаад итгэж жанагтай хүн. Тэгэхээр энэ бүх одоо бөхөр хичээж байгаа хүүхдүүдийн буян заяа дэлгэр энд одоо шүсгэлсэн тэгээд зүрхсэтгэлдээ тогтоож чадсан тийм хүн л одоо нэг хувь зээний шанаг том байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгонд одоо хувь зээнийхэн хэрэгээр одоо энэ сайхан буян хөлтөж юм дээр илдээж байгаа тусгал шүү дээ. Энд л нут хүснээс төрсөн энд байгаа агарыг амьсгалаад үднэ энд байгаа усаар угаалгаад хөрсөн дээр нь тоглоод наадал гიშгээд тэгээд энэ байгалийнхаа хурамстай ихийнхаа гიშгийг л одоо биеиндээ сайн шингээж төрсөн. Би 12 нас хүртэл 100-ны цагт юу гоцсон төсөж байгаа. Түүнээс ихтэй тэгээд янз бүрийн одоо бэрхшээд хуруунд орно тэр хуруугаар орлоо тэр хөөхтийг хувцсынаар аваач гэдэг юм байхгүй шүү дээ. Би тэр манай ав бол самцаан тайлаас алтаанд авч уучгаад бороо гихтэй өмсгөлө хуураа байд юм байхгүй тэнийг загинжсэн. Тэгээд нэг байгалийн гიშгийг хүртэж байсан. Би бол одоо түүгээрээ л онцгой. Өнөөдөр бол мэдээж таны алдар цуг мэдээ дархлан мандуулж сүрдэг сайхан хөшөөг босгохын зэрэгцээ Монгол бүхийн баяр гэж том зүйлийг босгох Увс аймаг тэмдэглэж штэ. Ер нь Монгол бүх гэж ямар бүх юм бэ? Монгол бүхийн одоо баярыг Увс аймаг тэмдэглэж байгаа. Өнөөдрээр бол өнгөрсөн Монгол улсын түүхийн хэмжээнд бол хамгийн олон төрөөтэй хамгийн олон алдар зуртай аймаг нь Увс болж байгаа. Тэгтээ Увс аймаг бол 60-аад оноос дахиж барилж байгаа. Даншиг наадамд бол ер нь ламжаа бассан ганц хоёр хүн очиж барилжсэн мэддэггүй байсан. Ардын хувьсгалын анхны жилүүд ч ер нь одоо очиж барилж чадахгүй. Алс хилгаар нутгаар чинь тэр үед одоо шуудан машин байсан бол. Тэгээ тийм байж байгаа 60 оноос одоо бид ихлээд тэгээ түүнээс хойш энэ 50-аад жилийн дотор одоо Монголын бүх аймагуудын тэргүүнд гарлаа шүү дээ. Тэгээд энэ юу гэж байгаа юм гэвэл энэ бүх гэдэг спорт бол өөрөө зүгээр нэг хүч тамир юм биш шүү дээ. Энэ бол одоо бүхэл күн төрлөختний гарлыг шинэхэн дулгарцаагаас одоо ихсэн күн сүрэг гэдэг юм амтантай зэрлэг ангараатантай биеэрийн дулдаж явах үеэс гэтэл тэр чулуу шидэдэг бистэй тэнхэтэй овсгаатай хөнгөний салангаатай гэдэг тийм хүмүүсүүд их илэрхийлж ирсэн байна. Тэгээ тэр цагаас күнээс итгэхүйд бэр чадaltaй хүн овсгаатай хүн дайчин хүн шудрах хүн ийм хүн бол одоо энэ хэрэгтэй байна гэсэн ухамсар төв болсон үйлчлэл. Түүнээс хойш тэгэл одоо гэрийн тэжээмэл амттыг гэрийн зэрлэг амттыг гэрийн тэжээмэл болох энэ үйл явдлаа ш. Тэгэл тэр одоо тэд жоох өмчтэй болох өмчсөн болоос аян дааг гэсэн. Тэгээ тэнд бол шийдвэрлэх үүргийг үүсгэжсэн.
Тийм хүчтэнгүүдэл урдаа барина. Амнасаа хамгаална, эд хөрөнгө хамгаална, үргөгд хамгаална. Тэгээд амин чухал хэрэгцээ хүний. Тэгээд хүний зүрхсэд ийм олон үеийг дамжиж гэж сая жил байдаг төг дамжиж ирсэн учраас энэ бөхчөнд ард түмний зүрхэн шингэсэн зүйл. Өнөөдөр бол зөвхөн бүх хүчээр үлдэж байгаа бэртэйг сонирхож явах маягтай яриад байгаа тийм огтой биш. Өгтөө Монголын ард түмний битээс соёл, Монголын ард түмний ухаан, оюун санаа, тэгээд ирээдүйг харах чадвар, тэгээд энэ урлагийн, тэгээд цаашаага сэтгэхүйн өндөр мэдлэгийн хөрөмтлөөс нэг том цогцлоо байхгүй. Тийм зүйл. Өнөөдөр бол таны халаа заалгамж таны бэлтгэсэн шав хичнээн байна вэ? Зөндөө бий. Миний сургуулиас 800 гаруй цолтой шав тавьчихсан. Энэ бол тоол гарав. Та энэ их сайхан аврагын хөшөөг өөрийг нь сэрүүн амьд нь ингээд зогсон мэдэрсэн байж энэ тухай сэтгэлтэй хэлбэ та. За энэ аврагын хөшөө бол энэ бол Монгол улс төдийгүй дэлхийд тамгалагдсан мундаг том аврагын хөшөө. Энэ аврагын хөшөөг босохдоо бол үндсэн зарчим босод аврагын хөшөөнөөс ямар онцлог байх вэ? Бусдаас яаж ялгарх вэ гэдэг өндөр гол зарчим барьсан. Энэ аврагын хөшөөний үндсэн зохиомж шийдэл нь бол бусад Монгол бүхэн хөшөөнөөдөөс бол онцлог байгаа. Энэ нь бол ерөөсөө идэ санаа нь дэлхийд тамгалагдсан гэдэг утгаараа дэлхийгээс гарч ирсэн тэр хүчит шуурга далайн давлгаан дээр гарч зогсож ятсан ганц авраг маань бол манай их аврагын хөшөө байгаа. Энэ санаа нь энэ аврагыг илүү тодтогч өгсөн ийм зохион шийдэлтэй ийм бүхэн хөшөө болсон байна. Монголд бол хоёрхан зүгээр манай орон нутгад энэ Увс аймагт хоёрхан хүний хөшөөг амьд сэрүүн байхад босгосон л да. Тэр тухай та ер нь бодсон. Сэдэн Бадаргын хөшөө энэ Баяман аврагын баримл хоёр босч байна шүү дээ. Тэр тухай та ер нь бодсон. Бодсон. Гэхдээ амьд сэрүүн байхад нэг хөшөө дурсгал босгоно гэдэг хөшөө бүтээж байгаа хүндээ бас их хариуцлах яаж босох вэ? Яаж олон дүмд зөв сэтгэлээр хүрэх үү гэдэг бас их том асуудал байсан. Энийг тэгээ бас энэ зохиомж шийдэл нь бас ард түмнээс хүрж байгаа болов уу гэж бодож байгаа. Зүгээр нэг суурин дээр зүгээр нэг баримл биш бас өөр талаас нь бодож цогцлбор болоод бүх орон зайн шийдэл бусад дагалдах арслан заан энэ начин цолтонгуудын нэмж өгснөөр бас арай өөрөмцөн болов уу гэж бодож байгаа. Увс аймгийн 90 жилийн ойн баяр зориулж их аврагын хөшөөг нутагт нь сөндөрлүүлсэн зан олонний зүрх сэтгэлийг ирэхгүй амгшуулсан юм а. Дараагийн мэдээ хүргэе. Баруун бүсийн даншиг их хурд 2015 хурдан мөрний уралдаанд энэ сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөө. Уралдаанд газар газрын шилмэл хүлгүүд уралдаж торгон жолоогоо өргүүлсэн юм а. Энэ жил баруун бүсийн даншиг их хурд 2015 уралдаан аймгийн 90 жилийн ойтой давхцсан зохион байгуулагдлаа. Уралдаанд газар газрын 1000 шахам хурдан хүлгүүд ирж тоосоо өргөснөөс азарган насанд Говьалтай аймгийн Баян улс сумын Ганбаатарын хар төрүүлж Түргэн сумын анх хоёрын хүрэн аман хүзүүдэж Түргэн сумын харьяат Мегмар сүрэнгийн хүрэн Ховдын Дөргөн сумын хүрэн цогормоор удаалсан бол Хизаал насанд Төв аймгийн Алтан булаг сумын Дамжавын хээр торгон жолоогоо өргүүлж Зүүн Говь сумын Далаагийн хар Төв аймгийн Жаргалан сумын Гам төмрийн хүрэн Өсвөл аймгийн Мөрөн сумын Даваа сүрэнгийн хээр алга Говьалтай аймгийн Дэлгэр сумын Шарав Нямбогийн хээр тус айрагдлаа. Дааган насанд Завхны Төдөвтэй сумын Отгонбаатрын халдсан төрүүлж Үлгий сумын Дэндвийн халтар аман хүзүүдэж Ховдын Дөргөний Инх сайхны хар Зүүн Говь сумын Дорилгж авын хул Сэлэнгийн Цагаан нуур Эрдэнэ гэрлийн хулмард айрагдлаа. Харин шүдэл насанд Говьалтай аймгийн Тэмүүний хээр төрүүлж торгон жолоогоо өргүүлсэн бол Сагилийн Насанбатын хонгор, Зүүн Говийн Дорилгж авын ногоон, Төв Жаргалантын Отгон баярын Мөнгөн бор, Сурмаа жавын халтар айрагдсан бол их насанд Төв аймгийн Жаргалан сумын Ган төмрийн Сартаа зээр төрүүлж Тэс сумын Төгс жаргалын хээр Тэс сумын Жамсрангийн сарал, Хөвсгөлийн Галт сумын Нацаг доржийн ягаан, Тэс сумын Төгс жаргалын хүрэмээр тус айрагдж торгон жолоогоо өргүүлж шагналаа гардан авлаа. Өнгөн жаргалан цамаас ирсэн. 2-4-2 айраг авлаа. Ихмар дөрвөлээ ирлээс дааг дөрвөлээд залуу өрөө 3-аар дахиад азар 3-аар давчихлаа. Сэтгэл машин дөрөн сайхан байна. Үнэхээр гоё наадлаа энэ. Өнгөн жаргалантай ган төмөр үрдгөө болт компаниас ган төмөр гэдэг үнэ. Орон бозэрдэгдэг юм байна.
За наадмчтай ингээ сайхан наадаараа үнэхээр сайхан үнэхээр гоё наадч наа. Айл аймаг вэ? Увс аймгийн Тэсмийн аймгийн алдаршаа Жамсрын хүн байна. Тэсийн болын онгоо. Тэсийн болын онгоо. За тэгэхээр наадамч алдаанд бас үгүй чинь. Ер нь манай тэсийнх нь ер нь хэр наадч байна? Манай тэсийнх маань сайхан наадж байна. Их мөр ам хөдлөлөө. Тэсийн морид ер нь хэр наадч байна? Сайхан наадч байна. За тэгэхээр наадамч алдаанд бас үгүй. За энэ жил манай 90 жилийн аймаг болгоцсон 90 жилийн баруун бүсийн дан шиг баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээ их морин төмөр харагдуулсандаа маш их баяртай байна. Энэ дэг журам зохион байгуулалт үнэхээр маш өндөр сайхан боллоо. Манай галаас 3 ад дуурлоо. Сая Завдразаг маань Төв аймгийн жаргалан цомын нийслэл алдарч байж алтан сүхдэг үнэ онгадоо. Энэ СВН телевизийн захирал Мягмар сүрэн гэдэг хүний азраг сайхан нутагтаа ирээд урдаа азраг нь айргийн 3-аар давхлаа. Тий. Сэтгэл маш их өндөр байна. Танаа наадмаас ингээд ирээд нэг төрөө 2 айраг авлаа. Өсгтөр хязаалан маань 3-аар давхлаа. Батөмрийн ган төмрийн алзуурэ. Тий. Сэтгэл өндөртэй байна. Шүтлэн 4-оор давхсан. Манайгалаас ингээд 3 айраг нэг төрөө аваад чи. За соёлын төрүүлглээ. Төрүүлсэнд маш их баяртай. Миний шаргуур маань бас Сүхбаатар аймгийн Асгцмын ад байгаамаа. Тэгээ инквайр гэдэг үгээс авч ирсэн. Би одоо 20 хичээлдээ л үйж байна да 25 6 жил. Би Ховд аймгийн Буянт цумын аймгийн алдарт байж отхоным гэдэг юм байна. Ямар төрөө авчихсан бэ? За ер нь наадам болгоноос л төрөө авч ирсэн да. Ер нь тэгээд алийн дуртгуу тэгээд энэ өнөөдөр Даншиг наадам барын бүсийн наадамд бас соёлынгийн төрөө авсандаа маш их баяртай. Наадам маш их сайхан болж байна бас. Тэ өнөөдөр нэг соёлын 2 иргэснийг тооцвол одоо бусдаар бол мундаг сайхан наадам боллоо. Зохион байгуулалт маш сайхан байна. Тэ. Хаах юм бэ? Энэ юу? Увс аймгийн давуулсан давааж бий алга гэж хэлээ. Ер нь хитчилтээс мөр сууж. Одоо бас мөр уяа одоо 10 гаруй жил болж байна. Хамаагүй завсан гэж штэ. Ер нь урд нь одоо бас ямар амжилтууд гаргасан. Урд нь ер нь бас сая сумдаа нэг ам үзүүрчээ нэг архичээд ирсэн. Увс аймгийнхаа ард түмэнд 90 жилийн наадмыг сайхан тэмдэглээрэй гэж хэлээ. Харин зөв нь урд нь яаж уралж вэ? Өнөөдөр баруун бүсийн Ховд аймгийн баруун бүст айргийн таваргаж ирсэн. Аймаг сумтай олон төрөөсөн хурдан баян байгаамаа. За үзэгч олноо та өөрийг танилцуулаач. Ховд аймгийн баян уулсан уу яаж аймгийн алдар дэвс Галбаатар гэдэг. За баяр хүргэе. За тайлбарлая. Тэгэхээр баяр аль төгслийн үед аймаг вэ? Сүхбаатар аймгийн уул оюун сум. Одонгоо гэдэг үний. Лат биш үү? Одоо 2 3 жил мөр үйж байна. Төгслөх вэ? Сүхбаатарын уул оюун одонгоо гэдэг үний оногаад Утганбаатар гэдэг үний оногаад. За тэгэхээр хитчилтэй мөр энэ аль төгслийн ад вэ? Энэ яг миний унган ад. Төв аймгийн Баян чанууны Цэндович гэдэг уяач байна. Уугал нутг маань Увс аймгийн зүүн говсом. Хитчилтэй мөр энэ ямар амжилтуудаас гаргасан бэ? За ер нь яг Төв аймагт 150 айраг төрөвий. Орон нутгийн чанартай том жижиг наадмуудтай. Бусад ээж танд наадмчтай андаас сэтгэлээс уулзахгүй юу? Наад цаадтай. Монголын ард түмэнд өөрийнхөө Увс аймгийн ард түмэнд Төв аймгийн ард түмэнд Чандан нутгийнханда Увс аймгийн зүүн говсом миний унган нутг өнөөдөр намайг ивент хийж би өчтөр нэг Элиз унднаас хамаарыг 3 дахиулсан. Өнөөдөр энэ маань бас 3 дахиулсан. Айгүй баярлалаа. За тэгэхээр бас морь уралж штэ тийм ээ. Ер нь морь ундахад хүндрэлтэй талууд юу гарч байна? Бараг л байхгүй. Хүндрэлтэй талууд Нийт хитчилтэй морь унж байгаа. 3 дахь жилдээ. Ер нь чиний унжсэн морьуд ер нь хэдгээр айраас эзэлжсэн юм. Түрүү хүмүүцүү мөрөөгөл аригчсан. Ер нь хэдэд дандаа аригчсан үү тийм үү? Баруун бүсийн хурдан морины уралдаанд нэг наснд л багадаа 150 гаруй морьд уралдсан юм. Энэхүү уралдааны үеэр 20 гаруй хүүхэд мориноос унаж хөнгөвтөр гэмтэл авсан байна. Баяр наадмыг зохион байгуулах комиссд ажилласан эмчнэр газар дээр нь арга хэмжээ авч зөвлөгөө өгч ажиллажээ. За тэгэхээр баяр наадмын өдрүүд үргэлжлэжээ морь бас өчтөр урчтэр одоо уралдаж дууслаа. Тэгэхээр мориноос унж байгаа хүүхдүүд ер нь хэр байна? Энэ жилийн нэр нь морины зохион байгуулалт ер нь хэр болсон? Манай морины комисс бол зохион байгуулалт маш өндөртөө явагдсан. 3 өдөр морины уралдаа явагдаад дуусахад бол гадна дотноос нэлээд олон морины хүүхдүүд ирсэн байгаа. Тэгээ морины хүүхдүүд маань гол нь замаа мэдхгүй учраас бартаа саадыг мэдхгүйгээс морь бүдрэх тэгээд цочих үргэхээс нэлээд их унж байгаа. Ер нь ойролцоогоор барамжаагаар бол 3 хоногийн байдлаар бол
18-аас 20 хүүхдүүд унаж ирсэн байгаа. Ерөнхийдөө эрүүл мэндийн талаас бол ноцтой хүнд гэмтэл авсан хүүхд одоогоор байхгүй байна. Анхны тусламжийг бол газар дээр нь яаралтай үзүүлж тусламжийг үзүүлсэн байгаа. Манай морины хүмүүс бол аль болох газар дээр нь үйлчлээд яаралтай гэсэн хүүхдүүдийг бол эмнэлэг рүү тээвэрлэн хүргэж байгаа. Ер нь яралтай хүргэсэн хүүхдүүд ерөнхийдөө байгаа юм шүү дээ. Одоогоор бол яг яаралтай хүргэсэн хүүхдүүд бол байхгүй. Зөвлөгөөгөө яаралтай зүгээр 1-2 хоногт ажиглаад биеийн байдлыг хүндрэх юм бол нарийн мэрэгжлэмжт үзүүлгээ бичиг хийгээд явуулсан байгаа эмнэлэг рүү. Энэ жилийн наадам соёл насыг эс тооцвол Бодлиангү сайхан болсныг бусад аймгийн уяачид болон урдан морь унаач хүүхдүүд хэлж байсан юм а. Дараагийн мэдээ хүргэе. Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн газрын 102 утсан 40 гаруй дуудаг хүлээ авч ажиллалаа. Энэ өдрүүдэд харьцангуй тайван байдалтай байгаач хөдөлгөөн нэгсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулсан юм а. Аймгийн 90 жилийн ойн баяр, Монгол бүхийн баяр, Увс хурд 2015 гэх уран баяр давхцсан сүрлэг наадам хотод олонний хүл дарагдаад байна. Хүнээ дагаад машины тоо олширч осол аваар их гарч байна гэж цагдаагийн газраас мэдээллээ. Мөн баярын үеэр арх согтууруулах хундааг хэрэглэх тохиолдол ихсээр байна. Мен өдрүүдтэй холбоотой иргэд олон нийтэд мэдээлэл хүргье. За архитан согтуурсан улмаас одоо үлдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл их байна. Тийм учраас иргэд арх согтууруулах хундааг хэтрүүлэн хэрэглэх талаас анхаарч зүй зохистойг хэрэглэж баяр наадмын үйл ажиллагаанд соёлтой оролцох шаардлагатай байна. За хоёрдугаарт нь одоо автоварын осол одоо шүргэлтсэн ийм дуудлага мэдээлэл мөн их байна. Тийм учраас одоо хурдаа тохируулах, согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх тал дээр анхаарах шаардлагатай. За тэгээд одоо хол хоороос зочид төлөөлөгчд маш ихээр ирсэн одоо хүн зон их цугларсан энэ байгаа үед халаасны хулгаан одоо 3 дуудлага мэдээлэл манай цагдаагийн газарт ирж морь барааны газарт алдагдсан эзүүлсийг нь манай Улаанбаатар хотын цагдаагийн газраас ирж ажиллаж байгаа албаагчид илрүүлэн шалгаж байгаа. Тэгэхээр одоо энэ баяр наадмын өдрүүдэд иргэд одоо гар утас, мөнгө, төрөвч, үнэтэй эзүүлсээ хадгалж хамгаалах тал дээр маш сэрэмжтэй байх шаардлагатай байна. Эдгээр зүйл дээр анхааруулж байна. За манай Увс аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. За Ховд аймаг дахь цагдаагийн газраас 30 албаагч, за Улаанбаатар хотын гэмт хэрэгтэд тэмцэх газрын 2 албаагч ийм бүрэлдэхүүнтэйгээр аймаг байгуулагчны 90 жилийн он баяр наадмын хамгаалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Хамгаалтын их хүндрэлтэй талуудаар ажиллаж байна. За хүндрэлтэй гэхээр иргэд бас жоохон одоо эрх үүргээ ухамсарлахгүйгээр одоо заавал одоо цагдаагийн албаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж одоо орохгүй гэсэн газараа орно гэдэг юм уу? Эсвэл одоо морь уралдааны газар руу зөвшөөрлгүй ажиж явна ч гэдэг юм иймэрхүү асуудал байгаа болохоос өөр бусдаар бол тайван сайхан баяр наадам болж өнгөрч байна. Иймээс жолооч нараа замын хөдөлгөөнд соёлтой оролцож арх согтууруулах ундаа хэрэгэлсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалж байна. Дараагийн мэдээ хүргэе. Увс аймаг байгуулагдсны түүхт 90 жилийн ном Монгол бүхийн баяр, баруун бүсийн хурдан морины уралдааны баяр наадмын үйл ажиллагаанд улсын авраг Мөнхбат, улсын арслан бүрэн төгсөөр манлайлуулсан Увс аймаг цэргийн цолтой 256 бүх зодгосноос улсын харцах Батөрших төрүүлж, Ховд аймгийн харьяат улсын харцах Пүрэв сайхан үзүүлэлээ. Увс аймаг байгуулагдсны 90 жилийн ой баруун бүсийн их хурд 2015 хурдан морины уралдаанд Монгол бүхийн баярт улсын аймаг цэргийн цолтой 256 бүх зодоглож наадамч олныг баярлууллаа. Аймагт Монгол бүхийн баярыг улстай анх удаа зохион байгуулж байгаагаар онцлогтой юм. Энэхүү манай аймагт зохион байгуулагдаж байгаа 3 давхар их баярт манай аймгийн харьяат бөхчүүдээс гадна бусад аймгийн улсын цолтой бөхчүүд барилдаж уран мэхий уралдуулснаас Монгол улсын авраг Мөнхбат, Монгол улсын арслан бүрэн төгс, Монгол улсын харцах Батөрших Пүрэв сайхан нар шүүгүрснөөс улсын харцах Батөрших төрүүлж улсын харцах Пүрэв сайхан үзүүлэлээ. Нутгийнхаа төрүүлээ таны сэтгэлийг одоо сонсгоч. Маш сайхан байна тий. Нутгийн ард түмэндээ бидэнд
90 жилийн баярын мэндийг хүргье. За ингээд одоо танаа багшч надад цаг хөшөө цогцлоор болсон юм наадмыг дүгнэж хэлэх байна. Тий. Сайхан хөшөөний нээлт боллоо. Энэ зөвхөн манай Баянаа аваргын гэлтгэн Монгол бүхчүүдийн хувьд бас томоохон сайхан юм арга хэмжээ боллоо. Тий. Хаяг нэг сумын одоо уугуул хүн ингээд одоо сэтгэл энэ баяр наадмын зингэл хүрээлэнд одоо шин зингэл. Тий. Үнэхээр сайхан байна. Унсан газрын бол бас төшлөө тий. Үнэхээр сайхан байна. Тий. Танд самд төшөө өдөртийнхөө өмнөөс. Та өдөртөө юу гэх вэ? За нийт Монголын ард түмэнд ард дэвсгэл 94 жилийн баярын мэндийг хүргье. Тий. Бүгдээрээ сайхан зус сайхан намарч цаагаараа гэж хэлье та. Тий. За баярлаа. Тэгээд баяр наадам сайхан болж өнгөрлөө. Тий. Увс аймгийн түүхт 90 жилийн ойд ирж оролцож сайхан барилдлаа. Тэгээд энэ сайхан түүхтэй энэ сайхан байгаль ангаатай энэ сайхан нутгийг ирж барилдлаа. Тэгээд төрийн наадмын олон дөрөв авсан. Энэ сайхан наадамд зорж ирж барилдлаа. Тэгээд нийт нутгийн ард иргэд нь энэ баярын халуун мэндийг хүргье. Тэгээд та бүхнийг Монгол бүхийн босоо цагаан амар хүн мөнхөд явах болтугай. Баярлаа. Надад бол ордон чанаа таныг энэ бас барилдаанд оролцоход энэ манай хуучин наадмын зингэл хүрээлэнд бас арай шүүргээд явж исэн гэж бодсон. Тий, би энэ сайхан нутгийг бас 3 аваргын нэрмж тойргийн барилдаа гэж болдог тий. Тэр барилдаанд өнгөрсөн жил ирж барилдсан. Тий, тэгээ энэ сайхан уул усанд нэг сүүргөөд энэ сайхан бүхий нутагт нэг сайхан залбирж мөргөөд тэгээ явсан. Тий. Цаасан тэгээд чамд амжилт хүсье одоо ингээд Монгол орон даяараа бас улсын өндөр садан төрхийг өрөөд өгчүүл. За баярлалаа. Тэгээ энэ сайхан нутгийн уул усаас төвшөх баха. Улсаагийн хөтөлбөр зөвшөөрөлтөй ард түмэн наадмын маргааш намар гэдэг маргаашаас эхэлж үйлчлэгээ бэлтгэлд орж 2015 онд дэвшүүлсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлэхэд Сум аймаг хамтран зөвлөж хөтөлбөр хөтөлбөрлөж энэ кондоо ажил хөтөлбөрийн өндөр амжилтаар бүртгэх хүсэж байна. Ийхүү Монгол бүхийн баяр аймгийн 90 жилийн ном баяр баруун бүсийн дан шиг наадам сайхан болж морин хурдан сум мэргэн бүхэн хүчтэй сайхан наадлаа. Дараагийн мэдээ хүргэе. Увс аймаг байгуулагдсны түүхт 90 жилийн ном баяр наадмын сур харвааны тэмцээнд Увс аймгийн мэргэн харваачд оролцож цэц мэргэнээс хорин өрсөлдлөө. Тэмцээнд 4 насны ангиллаар зохион байгуулагдсан байна. Увс аймаг байгуулагдсны түүхт 90 жилийн ном баяр наадмын сур харвааны тэмцээн Балчирнаас, Өсвөрнаас, Идэрнаас насанд хүрэгчид гэсэн эрэгтэй эмэгтэй 4 насны ангиллаар явагдлаа. Аймгийн 90 жилийн ном баяр наадмын сур харваанд даяар дурсах мэргэн даваахүү, улсын мэргэн хонгор норжма тэргүүтээ 80 гаруй харваачид цэц мэргэнээс орсноос бага насны эрэгтэйчүүдийн төрөлд цогцлбор 2 дугаар сургуулийн инхбат төрүүлсэн бол ахлах 4 дугаар сургуулийн Ууган баяр цогцлбор 2 дугаар сургуулийн ганцогт нар удааллаа. Бага насны эмэгтэйчүүдийн төрөлд цогцлбор 1 дугаар сургуулийн инхчин, цогцлбор 2 дугаар сургуулийн саруул, 2 дугаар цэцэрлэгийн инх заяанаар эхний 3 байрыг эзэлсэн байна. 9-с 14 насны ангиллын эрэгтэйчүүдийн төрөлд Улаанбаатар хотын Цэндбаатар цогцлбор 2 дугаар сургуулийн Сумья баяр, Давс сумын баяр жаргал тэргүүлсэн бол Огтын төрөлд цогцлбор 1 дугаар сургуулийн Оюун жаргал тэргүүлж Хангар спорт клубын инхчин, цогцлбор 2 дугаар сургуулийн Ану дайрнаар удааллаа. Эдэр насны ангиллын эрэгтэйчүүдийн төрөлд ахлах 4 дугаар сургуулийн Мөнх Эрдэнэ, Дорнгой аймгийн Хатан булаг сумын Мөнх Тулах, Наран булаг сумын Буян нар тэргүүлсэн бол Огтын төрөлд Баруун Дөрөв сумын инхчин ахлах 4 дугаар сургууль Болор Туянаар тэргүүллээ. 93 наадмын нэг болох Сүр харооны насанд хүрэгчдийн ангиллын эрэгтэйчүүдийн төрөлд Монгол улсын Гавьяа тамирчин, Монгол улсын даяар дуурсах мэргэн, Хангар спорт хорооны тамирчин Даваахүү манлайлж, Монгол улсын мэргэн соёл спортын хорооны тамирчин Хонгор, Гуалтай аймгийн залуу тамирчин Инхболд нар удаасан бол эмэгтэйчүүдийн төрөлд Монгол улсын мэргэн Алдар спорт хорооны тамирчин Норжма тэргүүлж, спортын мастер Хангар спорт хорооны тамирчин Их Туя, Баян Хонгор аймгийн мэргэн Ундрах нар удааллаа. Маш өндөр байна. Тэгээд 90 жилийнхоо ойд ороод төрүүлж байгаад маш их баяртай. Багаасаа 3 настайгаас гэж харсан. Явж байгааг одоо ховдод улсын аврагт явж байгаа. Багийн улсын аврагт явж. За ингээд нийт ард түмэнд сайхан наадаарай гэж хэлье. Би цээлэгчтэй нэг мэд намайг ингэж сайн харуулдаг хүн болсон маш их баярлалаа гэж хэлье багштай. Цугларалт болсон байна. Тэгээ миний хувьд бол яг энэ Увс нутагт Үндэсний сүрийн харвааг ишээ улам илүү энэ бүх сайхан бөхчүүд хурдтууд шиг хөгжүүлээсэ гэсэн сэтгэлээр хурж ирж оролцлоо. Тэгээд Увсын энэ сайхан зон олон дотроос олон сайхан мэрэгэн харваачид төрөх болтугай гэж хүсье ёо. Аа баярлалаа. Хангаж өгсөн баярын мэт. За тий. За Увсын
ард түмэн маань энэ их сайхан баяр цэнгэлээс их сайхан ирч хүчийг авч цаашдынх нь ажил үйлс нь улам их өөдрөг аз жаргалтай эрүүл байх болтугай гэж хүсэж ярая да. За сайхан байна. Баяр үнэхээр сайхан болж байна. Маш гоё цэнгэлтэхэд үнэхээр наадмч олон бас сэтгэл дөрөн сайхан наадж явах шиг байна. Сайхан цагаа гарч гисэн сайхан морд хүчтэй, морд хурдтай, бөхчүүд хүчтэй, харваачд цэцмэргэн тэгэхээр сайхан наадам болж байна. Хэдэн жилийн дараа ус нутагтаа ирж юм. Жил болгон л ирдгэлтэй нутагтаа ирж амардаг те. Яг хоо би бас 10 гаруй жил сурахта анх удаага бас өндөр оноо онлоо нутагтаа ирж 40 сумнаас 39 онлоо. Маш их баяртай. Сайхан наадаараа энэ ер нь бол наадамчдын сэтгэл их өндөр байна тий. Их сайхан цэнгэлтэх хүрээлэн барьж байгуулсан бас нутаг орны хөгжил дэвшил ер нь бүтээн байгуулалтад гадна дотноос ирсэн уугуул ер нь уугуул суугуул нутгийнх нь бүгдээрээ сайхан сайн сайхныг ярилцаж үнэхээр баяртай сайхан сэтгэл дөрөн их сайхан байна. Хэдэн өдөр үнэхээр гоё байна. Их сайхан наадам болж байна. Та бүхэн минь сайхан наадаараа сайн сайхныг хүсье. Аймгийн 90 жилийн ном баяр наадам баруун бүсийн даншиг наадамтай давхцсан зохион байгуулагдсантай холбоотойгоор Зэрэгэлдэх аймаг болох Баян-Нүлгийн Гувалтай хувьд Баян-Онгор аймгийн харвачтаас гадна Дархан Эрдэнэ Улаанбаатар хотын харвачид цэцмэргнээс сорин өрсөлдсөн юм а.